За та бүхэнд өдрийн өдөр хүргэе. Сая Акамура сан манаас манай зөвхөн бүртшиг боллоо. Манай бүснээс илүү өгөх гарч байгаа. За тэгээд сая дойсон манаас айгүй сайхан мэдээлэл өгөглөө. Бас миний ярих мэдээлэл бас ярьчих боллоо. Бас тэгээд орчуулж байгаа эмэгтэйдээ бас айгүй талхал илэрхийлгээрээ ямар гоё орчуулдаг юм бэ? Тэгээд хүүдийг 2024 дээр манай компани түрүүслийн 8 сараас эхлээд бэлтгэл ажилдаа орсон. Тэгээд энэ үзэсгэлэн маань өөрөө дэлхийн 70 орнд оролцдог. Тэгээд нийт 4 өдөрт 73 мянган буюу түүнээс дээш зорчд ирсэн байдаг. Ийм үзэсгэлэн байна. Тэгээд энд ороход одоо мэдээж Жайка болон Жогама хоёр байгуул маань нэлээд үзэсгэлэн зориулсан. Бас дээрээс нь жижиг дунд үйлдвэрлэлийн газрыг дурсан зүйлтэй хайж. За Үрдөөсөл түрүүнээс дурдтай дараа нэг зүйл урьдчилсан бэлтгэл хийдэг зүйл. Энэ аюул чухал байгаа даа. Одоо бид нар очихдоо компани болон бүтээгдэхүүн дээр аюул сайн бэлтгэл хийх хэрэгтэй. Одоо сав баглаа буудал дээр компани дээр одоо аль бүтээгдэхүүнээ гаргах юм, эдэн грамаар гаргах юм, Япон хүмүүсийн хэрэглээний зам төлөв ямар юм гэдэг дээр зориулаад өөрсдөө бүтээгдэхүүнийг грамм дээр болон савлаа болгох бодол дээр аюул сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд компани бас бэлэн байдлаа гэж чухал компанийнхаа наазын одоо танилцуулах гэдэг чинь үү те англи хэлтэй байх гэдэг шаардлагууд байна. Тэгээд урьдчилсан бэлтгэл гээд байгаа түрүү харилцаа холбоо аягүй чухлаа. Энд дээр түрүү home page гэдэг нь дойсон ярьсан тийм home page гэдэг нь бид нар одоо энэ оролцоо болсон өдөр эхлэнгүүт home page юун дээр Food-X сайтанд гараад ирнэ. Тэр home page-ийг дамжуулаад бид тэр тавигдангүйгүй юу аягүй бол Япон компани холбогдоод эхэлдэг. Яг энэ дээр бидний нэг гаргасан алдаа юу гэвэл тэрэн дээр аюул бол сайн ач холбогдол өгч чадаагүй. Хэрвээ тэр компаниудын ач холбогдол өгсөн бол бид нар очихоос өмнө уулзалт. Үзэсгэлэн гэдэг бол очоод 4 өдөр байгаа тэнд боломжийг хайх биш. Өмнөх одоо 2-3 сарын хугацаанд маш олон боломжуудаа бий болгоод үзэсгэлэн дээр бол бараг зөвхөн агчны гэрээгээ хийх зорилготой. Эсвэл эхнийхээ санал хүчийг хийгдэх чинь тэр байдлаар очих маш өргөнтэй санагдсан. Тэр home page-ийг хаяад аюул сайн тэр явах бол ашиглаараа тэр дүүгээрээ дамжаад аюул бол реквест дээр тэр болгонд нь хариулаад мэйлээр холбогдоод за бид нар очноо хэдүүлээ 3 сарын 5-ны тэтэн цагт уулзъя юм ингээд бүх цагуудаа Google-ээр тоглоод очих маш өргөнтэй санагдсан. За тэгээ энэ үзэсгэлэн зөвхөн таад маань бид нар бол бас нэг алдаа гэвэл зөвхөн Япон мэдээ бололтой очсон. Гэтэл энэ маань өөр олон улсын үзэсгэлэн байна. Одоо жишээлх юм бол тэгэхээр 70 орнууд ингээд зөвхөн энэ үзэсгэлэн зориулаад өөрсдөө төрийн дэмжлэгтэйгээ зарим төрийн бус байгууллагын дэмжлэгээр ирээд оролцож байгаа. Тэрэн дээр аюул болон Орос орнууд өөрсдийнхөө бүүтийг том талбайд гаргаж байгаа. Энэ удаад манай Монгол улсын бүүт манаас түрүү хэлсэн аюул гоё байрлал, тэгээ гоё дизайнтай, тэгээ дээрээс нь 5 компани ингээд Монгол хэрэг биелэгдээд 5 хамт гэр шиг оролцсон бас их том таатай байсан. За олон улсын боломж гэдэг дээр бас манайхаас аюул болон компаниуд бид Жайка болон бусад зорилгоор очсон байгаа. Тэр компаниуд одоо яаж юм бэ? Та харсан бол одоо Японы Morinaga гэдэг компани бүтээгдэхүүнүүд албаас ороод эхэлсэн байгаа. Миний сонссноор CU компани одоо албаас дистрибьютор нь болоод Монголын зах зээл дээр бүтээгдэхүүн оруулаад ирсэн байна тийм. Тэгэхээр иймэрхүү бас давхар юуны байгаа та хэд маань энэ олон орны Японы болон бусад 70 орны бүтээгдэхүүн танилцах боломжтой. Тэгээд зөвхөн Японы зах зээл гэлтгүү тухайн орн дээр одоо энэ Португалийн залуу байна. Португалийн залуу өөрийнхөө энержи дринкийг гаргасан байгаа. Тэнгүүд энержи дринкийг урлагийн гаралтай энержи дринк гэж байгаа. Тэнгүүд бид ямар харьцааг бий болгож байгааг гэвэл яагаад манай цөмөөхөн ус модны самар энэ компанитай Португалийн компанитай хамтарч болохгүй гэж тэр утгаараа та хэд зөвхөн Япон гэлтгүү энэ одоо нэгд очисон юм чинь энэ 70 орны компаниудтай бүгднтэй хамтрах боломжийг эрэлхийлээд одоо тухайн мэдээж баггүй зам гаргаад очно. Тэр бол нэг ашиглаасаа гэдэг саналыг хэлмээр байна. За дараа нь за манай компанийн хувьд энэ тогтчлт одоо 4 үндсэн юм байна. Тогтчлт, боломж, дотоод зах зээл, соёлын онцлогыг анхаарах. Энэ дээр тогтчлтын дээр бол мэдээж аль болох одоо үндснийхээ агуулгыг харуулах зүгээр. Ягаад гэвэл Монгол хэрэг Япон хүмүүс ихэнх нэлээд сайн мэдэх болов гэж бодсон. Тэр утгаараа дээрээс дахиад онцлог одоо энэ манай Монгол хувцастай модель охтууд бол айгүй их сонирхолтой. Энэ дээр байх үед айгүй бол зураг авахулдаг тийм. Тэгээд дээрээс нь бид нэр тогтчлтын дээр
Монгол гэрч ч юм уу тийм иймэрхүү агуулгуудыг харуулж өгсөн байгаа. За боломж гэвэл боломж дээр одоо нэлээдгүй нэгэнт Японд очсных манай компанийн хувьд Японы зах зээл дээр гарыг гэдэг төлөвлөгөөтэй учраас Японы хүнсний аюулгүй байдлыг лаборатори дээр очиж уулзсан байна. Энэ дээрээ бид нар яасан бэ гэхээр бүтээгдэхүүнийг шинжилгүүлээ. Одоо Японд дээр зах зээл гарахад ямар шинжилгээ өгөх үү гэдэг байдлаар хандаад одоо их анхан шатны уулзалтуудаа хийгээд одоо зарим нэг бүтээгдэхүүнээ шинжилүүлэх гээд өгөхөөр одоо ярилцаад явж байна. За тэгээд энэ дээр бас нэг зүйлийг тодорхой хэлэхэд бас шинжилгээ нэлээд үнэтэй байдаг юм билээ. Энэ дээр та бүхэн анхаараарай. За бид нар хүнсний бүтээгдэхүүн мэдээж хүнсний зөвлөлд орох хэрэгтэй, тухайн бүтээгдэхүүнийг ижил бүтээгдэхүүнийг сонирхох хэрэгтэй. Тэр утгаараа супермаркетуудаар судалгаа хийсэн. Тэгэхэд одоо сабаглаа бодлын хувьд нэлээд анхаарах зүйлүүд гэвэл Японд импортын бүтээгдэхүүн ч импортын их бүтээгдэхүүн бага байдаг. Гэхдээ тэр бүтээгдэхүүнүүд дээр ердөөсөө нэмэлт тайлбар нь дандаа Японоор байдаг санагдсан. Ердөөсөө ер нь юм наацсан ч юм уу тийм манайх тийм байгаад байдаг, тийм байгаагүй. Дан бүхэл шашгал Японоор байдаг. Тийм шаардлагатай эрдэнэ гэсэн тэрүүгээрээ хэрэглэх тайлбар байдаг юм болов уу гэж хэлсэн. За мэдээ соёлын онцлог тийм түрүүнд ярьлаа. Одоо дүрм жомыг яг дагах ялангуяа хил гал болон хилээр нэвтрэх хүнсний бүтээгдэхүүний хяналт шинжилгээ энэ бүхнийг аюул сайн даах хэрэгтэй. Юм болгоныг одоо бид нар чинь ингээд болчих юм байна гэдэг нэг бидний алдаа байгаа гэдэг. Тийм байж болохгүй. Яг л 5 алхам байгаа бол тэр 5 алхмыг заавал 5 гэдэг шиг хэрэгтэй. 3 алхмаар даваад гарсан ч гэсэн тэрмэл эргээд ямар нэгэн 2 алхам дутуу гэдэг эргээд асуудал дагуулдаг. Тухайн үед болсон ч гэсэн дараа нь тэрмэл заавал хийх алхмууд байдаг. Тэгэхээр тэр алхмуудын үрдэл шатаалцж болохгүй. Одоо манай Дой сая болон манай Като сугай маань аягуулсан мэдээлэл өгдөг. Энэ мэдээллүүдийг бүгдийг нэг хүчтэй уншаад тэрнийхээ дагуу явахдаа бүх зүйл асуудалгүй номжуулаараа явна гэдгийг бас нэлээд сайн тодтолцмоор байна. За ингээд сайн хэлээд түгээмээр байлаа. Бус зүйлүүдийг би нэг мэдээж хүн юм чинь тийм тийм зам харилцаа болон хаан буух уу манай үзэсгэлэнгийн газар маань хаана болдог гэдэг мэдээлэлүүд байна. Нийтийн тийм зам харилцааны хувьд бол мэдээж онгоцны буудлаас буугаад метроны карттай болоод явчих зүгээр санагдсан. Тэгээд бүх метрондоо дахин аваад авахгүй. Онгоцны буудлаас тэр бүх асуудлаа шийдчихмээр юм билээ. Тэгээд метро автобусны хувьд бол мэдээж айгүй хялбар бүх юм цагийн хуваарийн дагуу 1 минут ч бараг зүгдгүү. Тэр нэг таатай хүнтэй цаг тооцоод үзэх амар санагдсан. За буудлын хувьд бид нэр одоо манай биг сайт үзэсгэлэнгийн танхимаас ойролцоо. За алхахад 1.5 км, метроны буудлаас 500 м-ийн зайтай энэ хотел вилла Фонтайн Гранд Токио Ариака гэдэг энэ яг энийг нэрээр хаахгүй л одоо энэ сүлжээг бол нэмтэд аягүй байдаг. Энэ бол бид нар урьдчилан захиалчид нэлээд өмнө боломжтой санагдсан. Урьдчилан нэг 2 сарын өмнө захиалаад дөнгөж онгор бат ч юм уу захиалаад их боломжтой санагдсан. Тэгээд энэ дотроо том худалдааны төв болохоор мэдээж бас нэг ахуй одоо юу гэдэг гадаад утсан үеийн үед аяг маш олон хэрэгцээ бүрэн дотроо юм халуун ашигтай тийм гол газар байсан. Тэгээд энэ буудлыг нэр санал болгоо. Ягаад тэр асаад урчин амархан. Тэгээд урьдчилан захиалчид үг хямдхан. Тийм байсан. За тэгээд хоол хүнсний хувьд бол айгүй 4-5 өдөр дандаа өндөр ачаалтай ажилласан. Тэгээд тухтаа суугаад нэг ресторан зоогийн газар орчих юм уу тийм тиймэрхүү боломж бага байдаг. Тэр утгаараа цаг үнэтэй болохоор бидний хувьд бол юм сэвэлэн ч юм уу ийм ойролцоо дэлгүүрүүдээр яваад байсан. Хялбар дэлгүүрүүдээр тэгээд энэ дотор хүнснүүд бол нэлийн чанартай бөгөөд ирүүл тэгээд дээрээс нь үнийн хувьд бол боломжтой санагдсан. За түрүүн бас хэлээд болсон одоо яг тогтмол харилцаа энэ бол маш чухал. Очихдоо өмнө харилцаа бий болго очоод гэрээвийнхий дараа нь дахиад тогтмол харилцаа. Байнгын мэйл нь дандаа маш хурдан хугацаанд хариу өгч явах хэрэгтэй байлаа. Тэгээд асуултууд ил тод байх хэрэгтэй. Ялмаа нэгэн харилцан бизнесийг хийж байгаа бол хоорондоо ил тод байх юм бол магадгүй 1 сарын өмнө ч 2 сарын өмнө нөгөө бизнесийн харилцаа хурдан одоо бий болно. Тэгээд бас түрүүний нөгөө манайхан болохоор гэрээгээд ингэдэгсэн тийм бид нар чи ингээд нэг үйл ажиллагаа ихтэй нэг ингээд хурдхан мөнгө өгөөд аваад ч хурдан дуусгах юм бол тэгтэл тийм биш юм одоо Японы хувьд бол нэг үйл ажиллагаа ихтэй гэж бараг хагас чигээс жиг болох магадaltaй энэ аюул сан бэлтгэлтэй байгаараа бидний хувьд одоо яг
очоод тэр зүйлийг ойлгосон болохоор одоо ингээд компаниудтай байнгын харилцаатай холбоотой. Гэхдээ мэдээж харилцаа холбоо дандаа баг ахаал явж байгаа. Ирээдүйд бид магадгүй тодорхой хугацаанд амжилттай болно гэдэг итгэлтэйгээр ингэ явж байна. За тэгээд нэг зүйл мэдээж бид нар экспорт хийж байгаа юм чинь үнэн санд өгнө. Үнэн санд өгөхдөө аюул сайн тэрийг төлөвлөж одоо энэ Монголын инфляцийн түвшин, йений ханш, долларын ханштай үүсдэг үг аюул сайн бодож өгөхдөө миний ойлголтоор бол нэг өгсөн үн бол бараг хамгийн багадаа 5 жил. За бүр их ярих юм бол 10 жил тогтвортой байх шаардлага Японд тавьдаг юм билээ. Тэгээд сүүлийн үед Японд юмны үн нэмэгдсэн гэдэг шалтгаан 10 жилийн өмнөөс баг зэрэг нэмэгдсэн, бараг 15 жил нэмэгдсэн гэдэг шалтгаан ковидын дараа баг зэрэг нэмэгдсэн гэж. Тэгэхээр бид нар үн өгөхдөө тэрнээ аюул сайн бодож өгөх хэрэгтэй гэдгийг бүр нэлээд сайн тодтолж тавьж хэлмээр байна. За тэгээд ердөөсөө Япон гэдэг ертөнцийн миний хувьд санаанд орно санагдсан. Одоо юу гэдэг бизнес хийхэд бид нар одоо ингээд нэг компанитай харилцаа явуулж байгаа. Гэтэл манай хошмодны самар тий үнэтэй. Гэтэл магадгүй тэнд маш үнэтэй одоо нэгэн дээд зэрэглэлийн тансаг зэрэглэлийн гахаанд ч юм уу тий тэжээл болох боломжтой. Тэгэхээр нөгөө тэр манай самрыг эзэн гахаа өөрөө маш үнэтэй зарагдах гэдэг шүү. Тийм болохоор манай самар бас үнэтэй байх нь их хайхтарч болж шүү. Тэгэхээр иймэрхүү юм санаад орноггүй эрсдэлс байгаа та. Тэр утгаараа та бүхэн өдөөсөө нэг юм битгий байлдаараа юу ч байж болно. Одоо манай самрыг тэнд одоо амар үнэтэй зарагддаг гахаа идэж болно гэдэг ойлголт байна тийм. Тэгэхээр энэ одоо ингээд та бүхэн өдөөсөө төсөөлхийн аргагүй зах зээл байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүн аюул сайн бэлдээрээ, компани аюул сайн бэлдээрээ гэж хэлмээр байна. Тэгээд бас нэг сонин бизнесийн загвар гэвэл одоо дэлхийн нийтэд Made in Japan гэдэг бүтээгдэхүүн гэдэг хүн болоод чанартай өндөр шаардлага аюул сайн гэж хардаг тийм. Тэр утгаараа олон судалдаанд аюул олон боломжууд байгаа. Магадгүй бид нар зарим үйлдвэрлэлийнхаа зарим хэсгийг Японд бий болгоод Made in Japan гэдэг шашигтойгоор Америк болон Хятадын зах зээлийг явуулах гэдгийг судалж байгаа харж байгаа. Энэ бүхэндээ бид нар олон судалдаанд ямар хөнгөлөлтөй нөхцөл юм гэдгийг судалсан төвшөнд дараа татварын ямар бодлогод байна гэдгийг хараад цаашдах ажлыг хэрэгжүүлж явж байгаа. За та бүхэнд баярлалаа. Цөмөөхөө брэнд байлаа. Их хүрч байна.